За тэгэхээр боловсролын ерөнхий хууль болон сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулийн доос дүрм төвчтэй холбоотой асуудал тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл сургуулиуд дээр сурагчид дүрм төвчтэй байна. Нөгөө талаас энэ дүрм төвчийг эцэг эхчүүд бас ингэж хангаж авч үүрэг хариуцлагыг бас өгсөн байдаг. За үүнтэй холбогдуулаад суралцагчийн дүрм төвчний техникийн стандарт буюу одоо стандарт батлагдсан байдаг. За энэ стандартн дээр багангийн хүүхдүүд ямар дүрм төвч өмсөх үү, ямар иж хүртэл байх уу, ямар өнгийн форм өмсөх үү, ямар өнгийн өмд өмсөх үү те. За дундангийн хүүхдүүд нь бас одоо яг ямар өнгийн бижак өмсөх үү, ямар өнгийн одоо өмд өмсөх үү, за ямар өнгийн захтай бодгоолох өмсөх үү гэдэг юм уу, цамц нь ямар өнгөтэй байх уу, захлагын сурвалжчдын хувьд мөн ялгаа байхгүй одоо дүрм төвчийн иж бүрдэд нь юу орох уу, ямар өнгө стандарт эрүүл ахуйн шаардлага юу хангасан байх уу гэх мэтчдэнгээр бүх асуудлуудыг бол энэ стандартад тодорхой зохицуулж зааж өгсөн байдаг. За өөрөөр хэлэх юм бол энэ өнөөдөр одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль эрх зүй баримтчид дүрм журмынхаа хүрээнд манай одоо хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиуд яг энэ стандартад заагдсан өнгө үзэм чиглэлээр төрөл бүрээр нь заагдсан энэ дүрм төвчийг хэрэгжүүлэх одоо үүрэгтэй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тухайн сургуулиуд тухайн анги бүлгээрээ аймгийнхаа хэмжээнд, дүүргийнхээ хэмжээнд ч гэдэг юм уу те олон нийтээрээ одоо ингэ зарим хэсэг бүлэг хүмүүс нэгдэж энэ стандартад заагдаагүй өөр төрлийн дүрмд хувцас өмд цамц одоо бижакаар ингэ ижилсэх нь бол хуулиар хариутай л гэсэн үг. Тэр нь материал чанарын хувьд бас тэрэн дээр нэлээд шүүмжлэлтэй байгаад байдаг шүү дээ. Тийм мэдээж энэ стандарт дээр бас одоо стандартчид яг тогтоож өгсөн гол зорилго нь бүх юм бол яг энэ сурвалжчдын өмсөх тэр дүрм товцсных нь материал эрүүл ахуйн ямар шаардлага хангасан байх уу, бид ямар хэмжээгээр эвтэй байх уу, тав тух одоо суралцах орчин нөхцөлд нь яаж нийцэх үү гэдэг холбогдолтой бүх зүйлсүүдийг зааж өгсөн байж байгаа тийм. Тэгэхээр манай энэ одоо өнөөдрийн энэ стандартын хэрэгжилтийн дагуу суралцагчийн дүрм товцыг үндэсний дотоодын аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэл дээр энэ хийж байгаа дээр онцлог байж байгаа. Магадгүй одоо ямар нэгэн одоо их усүр нь хаана үйлдвэрсэн тодорхойгүй ийм дүрм товцуудыг эцэг эхчүүд маань өөрсдөө бодлон авахгүй байх хэрэгтэй. Яг их сурвалж түрүүний одоо яг энэ түрүүний стандартыг дагаж мөрдөд боловсролын яамнаас аль биесээр зарлж байгаа дотоодоо үйлдвэрлэж байгаа энэ үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээс гаргасан дүрм товц нь бол стандартынхаа шаардлагыг бүрэн хангаад явж байгаа гэж бодож байна. Үнийн хувьд бас харьцангуй өөр байгаад байна. Тэгээ үн дээр бол ямар нэгэн одоо мэдээж боловсролын яамнаас тэд гэж тогтоож өгсөн ханшиг байхгүй. Гэхдээ мэдээж энэ дээд хязгаар дээр тодорхой хэмжээний хяналт тавиад явж байгаа гэсэн үг. Одоо ингээд сургалтын үеэр дүрм товцоо ингээд өнгө дизайнд өөрчлөлт Тэгээ мэдээж үү яг одоо яг энэ материалыг одоо өнгөнийх нь яг төрлийг нь тодорхой заагаад өгсөн байж тийм ээ. За энийг улам илүү яаж зүр өнгөлөг дизайнлаг яг тэр хүүхдүүдийн нас идэвхтэй онцлогтод авсан байх байдал дээр манай үндэсний хөтөлбөрийн бонд маань энэ дээр маш анхаарал явуулж байгаа гэсэн.